Заасан байцгаана уу. Өнөөдөр бид нийгэм гэж сэдвээр ярилцах гэж байна. За, одон орон судлалын зурхаан талын судалдаг хүн яагаад нийгэм гэдэг яриа ярихаар болчихвоо гэж бодож иж магадгүй. Нэгт би бол өөрөөс одон орон болон эзотерик буюу сүнслэг ертөнц, мөн цаашлаад оккультизм буюу далд ертөнц давхар судалдаг хүн. Тийм болохоор өнөөдөр бид нийгэм буюу нийгэмд байгаа хүмүүсийнхаа тухай тийм үү тэр сүнслэг талаас нь бүгдээрээ ярих хэрэгтэй болж байгаа юм. Нэгт хоёрдугаар би өөрөө эх орондоо Монгол улстай 12 жил сүүлийн 12 жил амьдэрсангүй 16 наснда яваад 12 жилийн 2 жилийн өмнө ирсэн. Тэгээд 12 жилийн дотор ер нь эх орон маань ямар болчихсон юм болоо гэдэг одоо тийм үү одоо харцаар одоо нэг өөр зүгээс ярих гэж байна. Одоо аливаа хүн бол гадаадд яваад бол тухайн улсын соёл, тийм үү юу болж байгааг хардаг. Тэр дотроо байгаа хүмүүс нь зарим тэрийг анзаарахгүй явж байдаг. Нэгсрэл таны хүүхд өдөр одоо ялах хүүхд чи өдөр тэр их өндөр болоод байгааг таныг хараад өдөр болгон хаадаг болохыг мэддэггүй шүү дээ. Гаднаас нэг хүн орж ирээд хүүхд чи одоо их өндөр болсон мэн хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан эх орондоо 12 жил амьдраагүй байж байгаад ирсэн чинь ямар болвоо гэж. Тэгэхээр юуны өмнө бол жич гэж байгаа хэлмээр байна. Аливаа зүйл сайнтай муутай байдаг. Сайн юм ч би, бас тааруу юм ч би. Тэгэхээр би тэр бүгдийг ярих хэрэгтэй болж байгаа. Долчондоо. Тэгэхээр нийгэм гэж юу вэ? За нийгэм гэж бол мэдээж та бүхэн мэдж байгаа. Одоо ялангуяа нийгмийн гэрээ гэдэг доктор Моллер гэдэг номыг үзэх юм бол тэр доктор нийгмийн талаар бол их бичсэн байгаа. Доктор Моллер гэдэг бол Томас Хоббсын Левиафан онолоос батж авсан байдаг. Одоо английн нэртэй одоо философч улс төрийн бас зүтгэлтэн Томас Хоббс гэж байдаг 1640 оны дундуур амьдарч ирсэн. Тэгэхээр нийгэм гэж бол бид нар эхлээд бол Улаанбаатар одоо яг тийм үү хотын амьдрал ярьж эхлэв. Манай хөдөөд бол өөр штэ тий хөдөө бол өөр штэ хідэн уулд аваад ярьж идэг тийм үү нэгэндээ яжид хэд уулд аваж ирээд аймгийн төвд сумын төв тийм мэдээ гарч ийн гэхээр яг хөдөө байгаа хүмүүс маань бол заг итгэдэг. Тэрний хэдэн мянган жил ингээ явцсан болохоор манай монголчууд маань одоо болохоор бас цаана редисэнд нь байд юм их тийм итгэмтгий бас байгаад байна. Ямар нэгэн зүйлийг өөрөө тийм ээж аав найз нөхөд хайны жил хинч бай ямар нэгэн юм ярихад ховж ивч бай юу ч бай тэрийг өөрөө судалж мэдэх ёстой болчиход байна. Тэгэхгүй бид нар маань болохоор одоо тэгж уул таваад хүн мэдээ өгөхөд бол зав чи битээ худлаа яриад ихгүй шүү дээ. Тэгэхээр за үнэхээр хэдэн уулын цаана сумын төвд одоо тийм л болж исэн байх гэдэг итгэдэг. Тэгэхээр тэгээд сурчхаад байгаа даа. Тэгэхээр одоо тийм харанхуй юмд их итгэдэг манай монголчууд болцоод байна. Тэгэхээр тэрийг бас ойлгох хэрэгтэй энэ бол. Тэгэхээр нийгэм гэж бол тэгэхээр бид нар одоо хот ярих нь Улаанбаатар хот Дархан Эрдэнэт тийм үү хотын амьдрал. Тэгэхээр манай Монголд одоо яг тэр яриад байгаа тэр иргэншсэн одоо нийгэм мөн үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм иргэн бидэд байна уу? Тийм үү? Иргэншсэн гэдэг манай соёлтой одоо ёс суртахуун та юу гэдэг нөлөөс годомж нөлөмдөг үе тий одоо нэгнийгээ зам дээр яад тий одоо баг зодтолчихгоо тийм үү машиныгаа чигнаал инээ тэрэ дараал яг тэр иргэншсэн нийгэм манайх мөн үү гэдэг асуулт бас их тийм чухал яриа явах болж байгаа юм. Тэрнээс гадна бид мөн одоо манай Монгол улсын одоо Улаанбаатар хотын нийгэм гэх юм бол их тийм задранг байдал байна шүү дээ. Энэ магадгүй бас арчлалын буянч гэж байгаа бах их олон юм сөхөгдөж нууц эзэн Чингис хаан наадмаа тэмдэглэдэг болсон сайн тэмч байгаа уруушаад ах юм байхгүй. Мөн тэрийг дагаад бас их тийм задрал явагдаад ах шиг байна. Одоо Улаанбаатар хотыг маань ингээд даваад үзэхэд бол нэгт бол одоо манай 21 аймаг тийм үү аймагаас маань монголчууд маань ирж чинь тий янз янзын аймагаас ирж чинь тэгээ мөн нийгэм дотор маань болохоор одоо хотын гэж хүмүүс байгаад байна. Тэр дотроо бас тийм үү социализмын үед амьдарч исэн хүмүүс байна. Даруухан бай гэдэг нэг тийм өөрсдөө одоо тий дандаа тийм даруухан байсараа хүмүүсүүдийг даруухан бай гэдэг болчихсон. Одоо залуу хүн бол даруу байх их хэцүү шүү дээ. Одоо маск зүүдвэл бол уг нь бол чи яг өөрөөрөө байгуул уг нь их зүгээр байх болов. Тэгэхээр нэг тийм социализмын үеийн хүмүүс байгаад байна.
Мөн одоо арчлын үеийн одоо залуучууд маань байж байна. Тэгээ их олон төрлийн одоо шашин шүтсэн тий айл шашин шүтгэн нь та бүхний эрх. Гэхдээ тийм үү их олон төрлийн шашин шүтсэн 3 сая хүн ам дотор одоо 23 бараг нам байх шиг байна. Сүүл нэг нэмэгдэх шиг боллоо. Улс төрийн нам бас их байна. Янз янзын нэртэй. Тэгэхээр ийм одоо тийм үү яг тэр одоо иргэншсэн иргэний нийгэм гэдэг манад бол алга нэгт алга. Тийм байна. Хоёрдугаар би түрүүн бол ярьсан эзотерик буюу сүнслэг талаас нь бид нар зарим зүйлийг ярих хэрэгтэй гэж. Тийм үү? За тэгэхээр хүн гэдэг бол сүнслэг ертөнцөөс холдож болохгүй. Материалын ертөнцөөс эд материалаас холдож болохгүй. Энэ хоёрын баланс гэж байдаг. Бүр шуналтай шулан болохгүй. Бас нэг бүрэн хитрхи бас нэг сүнслэг ертөнц рүү явж болохгүй. Одоо би нэг сүнслэг ертөнцлөөр бүсгүйтэй уулзлаа л да. Йоги багш юм байна. 10 жил телевизээр үзээгүй, Монгол улсын ерөнхийлөгч хэн байдгийг мэдэхгүй, Монгол улсын ерөнхий сайд хэн байдгийг мэдэхгүй, тэрний ажлыг үл ерөөсөө бясалгалаа л хийгээ сууж идэг. Учир нь ихлээр бол сөрөг энергиээс хол гэж юм. Тийм. Тэр бол одоо баг одоо уучлаарай тий одоо тэгж амьдраад яах вэ? Хүнд бол тийм шүүлтүр байх хэвээр сонсоол шүүгээл гаргадаг. Тэрээс ч тийм гадаад ертөнцөөсөө сална гэж одоо бас нэг сонин юм зүгээр яах вэ? Хүн бол өөрөө. За тэгэхээр эзотерик тал руу орно. Сүнслэг ертөнц рүү. Тэгэхээр миний олж харснаар эх орондоо ирэхэд бол манай монголчууд маань нэг тийм маш сүрэг болчихжээ. Энийг одоо юу гэж тайлбарладаг юм бэ? Хүн тийм 7 чакра гэдэг. Доороос дээшээ. Тэрний ялангуяа 4-р чакра буюу таны зүрх тэр нар байждаг. Нар барслангийн одоо нар өрөвдөртэй тийм үү? 5 дахь. Тэгэхээр тэр зүрх бол хүний өөрийнх нь хайр. Хүн зүрхээрээ ярих уу эсвэл тарихаараа ярих уу гэдэг чинь тарих бол будгаагаар өдөрт бол нар бол зүрхийн өдөрт. Тийм болохоор тэр хүний нэг нэгэндээ өгөх тэр хайр нь байх уу тэр 4-р чакра гэдэг 4-р чакра нь хаагдчихсан байна. Хэрэг 4-р чакра хаагдсан бол бусад чакранууд хаагдахаас гадна тэр гаригсын нөлөөллийг өөртөө зөв шингээж чадхааргүй болчдөг. Тийм нэг гашуун зүйл бий. Тэгэхээр одоо юу гэж хэлдэг? Нэг нийгэмд байгаа сөрөг хүмүүс байдаг. Одоо нэг нөгөө хэлэхэд те нийт улс орон маань маш их өртөө байж байхад тийм үү? Өрөө яаж төлнө гэдэг ийм том өрн баригдчаад байж ах чинь бүгддсэн ямар хуушиг байна. Хулгай үрлээ, хамаатан садан, найз нөхөд, нутаг ус гэх хүмүүсүүдэд зоочдөг. Тийм үү? Энэ одоо би нэг нөгөө бодит байдлыг ярьж байна. Тэрнээс биш одоо аль нэг намын муулах гад аль нэг ерөөсөө тийм хүсэл алга. Зүгээр миний 12 жил тийм үү их оронд амьдраагүй байгаа байдлыг хэлж байна. Тэгэхээр тиймийг сөрөг болчихоо байна. Тэгэхээр тэр сөрөг энергийнхаа төвшин өөрөөсөө ялгаруулад эргээд бусад хүмүүстэй тэр сөрөг энерги холбогдчиход байна. Тийм үү? Тэр холбогддог. Энэ талаар юу гэж тайлбарладаг гэдэг одоо эзотериктэй тайлбарладаг бол хүн юу бодно, юу анхаарна, тийшээ эрчим хүч яваад эргээд тэрийг өөр дээрээ татдаг. Жишээ нь та бүхэн одоо оккультизмын 70 ертөнцийн арга зааж өгөхөд бол тэргэл сартаа бүтэн сартаа өдөр 3 лаа асааж байгаа ч юм уу 5 лаа ч юм уу асааж байгаа тэр тухайн нэг хүний зургийг тавьж байгаа тийм үү? Тэр хүн дээр 30-40 минут тийм үү хамаг анхаарлаа төвлөрүүлэхэд бол тухайн хүний зүүдэнд битэл одоо их ойрын хугацаанд тантай холбоо барьдаг ч юм уу тэгж нэвтэрдэг арга байдаг. Тэр бол ерөөсөө юг нотолж байгаа юм болохоор хүн юу бодно тэр нь эргээд энерги маягаар өөр төр нь орж ирдэг юм. Тийм болохоор одоо хүмүүс нэг нэгнийгээ чадамж гэдэг юм уу нэг тийм утга учиргүй юмн дээр нэг нэгнийгээ сөрөг хандаж тийм үү. Тэгэхээр ч эргээд өөр төр нь тэр нь буугаад байгаа даа. Тийм болохоор миний зүгээс судлаач хүний зүгээс бас хэлэхэд бол тийм сөрөг хүмүүсүүдийг бол зүгээр ерөөсөө хайжий. Тийм үү. Зүгээр тэр хүний сөрөг хүний бодолтой өөрөөхөө битгий ингэж өөрөөхөө бодлоо хол. Тэр хүн өөрийнхөө хорлоод өөрийнхөө хүрээнийхээ хүмүүсүүдэд давхар хорлоо явж байгаа. Тийм хөрхөө амтын явж байгаа маа. Тийм болохоор тийм хүмүүсүүдийг зүгээр ингээ хайч сурчээ. Зүгсээ тоохгүй. Одоо Монголд одоо нэг ингээд харж байгаа нэг дээшээ доошоо ордог нэг юм нэг одоо юу гэдэг тоглоомч гэдэг юм уу шоглоомч гэдэг юм уу нэг юм бий болчиход байна шүү дээ. Тэгээ хүмүүсийг анзаарч их. Хөрхөө жижиг шажиг юм нэгнийгаа дээшээ доошоо орцоогоод хүнийг өгн одоо шүүхэр болох юм ерөөсөө мэдлэггүй л гэж шүүн шүү дээ. Хин нэг нь одоо тийм үү пицца хийх хэрэгтэй болно. Хин нэг нь одоо такси барих хэрэгтэй болно. Хин нэг нь автобус барих хэрэгтэй болно тий.
Тэр ч одоо тэргээр л хүнийг шүү. Тэрнээс биш одоо дээшээ доошоо гэхэлэр ид агаварсаар одоо баймааргүй юм. Тийм байна. Хэрвээ ид агаварсаар одоо шүүхтэрэд бол манай Монгол улсад одоо маш их өртөөгөөс гадна тийм үү 21-р зуунд тов усан тасардаг. Тийм. Заман бөглөө, нил утаа. Мөн тэрнээс гадна юу гэдэг юм унтных нь усан баас шээсэн туултан ингээ гойжоод явж идэг. Тэ одоо бүх одоо элчин сайдын яамуудаар энэ нь бол тарчсан байгаа шүү дээ. Манай одоо урлаг спортынхан маань бол би одоо энийг хэлэхдээ гадаадд байцгаал Монгол улсаа доошоо ингээ тийм үү утаанд оромжлоод байгаа юм юусоо байхгүй. Хорондоо бол юунаас илүү хайртай. Тэгээд энэ бол зүгээр нэг бодит байдлыг ярьж байгааг ойлгоо. Тэгэхээр тийм үү ийм нөхцөлд унтныхын усаар нь баас нь гойжоод ингээд явж явах чинь бид нар одоо тэгэхэд манай урлаг спортынхан маань тийм үү баг цусаа урсган байж их орныхоо төрийн сүлдээ тийшээ мандуулж явах одоо ингээд иймэрхүү байдалтай байна. Энэ болохоор дотроо бид нар одоо дээшээ доошоогоо 3 сая хүн дотроо орж байгаа бол та чинь 7 тэрбум хүн амьдарч байна. Тэгээд эн чинь одоо элчин сайдын яамуудаар тарчсан байгаа. Одоо нэг Тони Блэр гэдэг хүн ирж байгаа. Тони Блэр тийм үү? Тухайн хүн яг өөрөх эзэн гүрнийгээ төлөө ажиллаж байгаа, зүтгэж байгаа том тэрүүн хүн байж болно. Одоо бусад хүмүүс харах юм бол юу гэдэг юм одоо дайманд орсон, хүний гараа тустаа зурласан гэж болох юм. Аль талаас нь харахаас болох вэ? Миний хувьд бол аль нэгнийхэн талд нь аль нэг шүүмжлэмэргүй бодит байдлыг ярмаар байна. Тэгэхээр тухайн хүн одоо эрэхтэй одоо аль нэг намын хүмүүстэй гар барихтаа боддог байлгүй одоо тий одоо энэ гаранд нь одоо хэдэн хувийн одоо бас шээс одоо байгаа мó гэж боддог байлгүй. Монгол улсын маань бас нэг тийм нэр хүнд гэж одоо баймаар. Тэгээ Монгол хүний үнцэн гэдэг бол их тийм одоо байхаа яригдахад бол яригдах хэрэгтэй болов. Зүгээр Монгол улсын үнцэн гэж одоо дорхноо нотлох нь одоо манай дүү эмч хүний их эмч Мисасалч хүн. Түүний авдаг цалин бол одоо 600-аас 700 мянган төгрөг байх шиг байна. Жижигүрт хэд буугаад одоо нэг 800 болгодог ч юм уу те. Өдөрт одоо жирийн хүнийг юу гэдэг 25 хүн үздэг байхад манай Монголд бол одоо 35-40 хүн үзэж байна. Тийм үү? Хэд нормон дэшээ болцсон. Тэгээ одоо тэр цалингийн одоо юу гэдэг хуваагаад өдрийнх нь одоо цалин хэд байх вэ 20 мянга. Тийм? Манай 30 арай хүрэхгүй юм байна. Тэгэхээр тэр 35-40 хүнд хуваахлаар чинь хэд байх вэ? Нэг хүний Монгол хүний амны үн гэх юм бол нэг талхны ч мөнгөгүй байна. Ерөөсөө авч байгаа цалинт үзэж байгаа хүн нь хуваачихаар ийм байдалд орчиход байна бид нар. Мөн бид нар энийг хөгшин хөршүүддэг бас их сайхан баймаар байна. Бүх хөршүүддэг. Энэ хөгшин одоо хүмүүс биш одоо язгууртангууд биш үү бас адилхан үндэстэнгүүд одоо Герман, Еврей, Англи одоо өөр юу гэдэг Орос, Хятад бүгднтэй нэг тийм харилцаатай. Тэд нар маань ч гэсэн биднийг бас арч арчихгүй л. Тийм ээ. За тэгэхээр тийм сөрөг хүмүүсүүдийг зүгээр бид нар ингээд тийм үү. За энэ амт өөрөө л хорлож байгаа. Ер нь сөрөг бодолтой зөвхөн дөрөвдөг чаахаар хаагдсан юм бол өөрийгөө хорлохоос гадна орчин тойрны хорлоо явждаг. Маш сөрөг болсон. Тийм хүмүүсээс хол ангид байж нэг хэлж бай. Өшөө бити ингээд чамаа өөрөө ч хорлож байгаа маа гэдэг. Тэгээ бити өөрийнхөө бодлын эрчим хүчээ бити уйчи. Тэгэл хайчиж. Тийм байна. Дээшээ доош оролцох ямар шаардлагагүй. Яг тэгвэл том зургаар харах юм бол бид нар маш хүнд байдалтай хөрхөө дотроодыг тийм үү. Тэрнээс гадна насанд хүрсэн хүмүүс уг нь бол уг нь нэг тийм юу гэдэг нэг тийм өөрийнхөө айдасгүй байх хэвээр. Одоо манай монголчууд маань болохоор насанд хүрсэн хүмүүсийн ингээ зарим хүмүүсийг харж байгаа тийм айцтай болчихсон байна. Хүмүүсийн хажууд өөрийгөө илэрхийлж чадахгүй, ярьж чадахгүй, бодгсон санагснаа хэлж чадахгүй. Одоо ресторанд ороо сууж байгаа ч ямар ч танихгүй хүн байж та тэр хүнд хизэж таарахгүй байхад тэр хүний юу гэж бодож байгааг нь бодох гээд байдаг. Надтай яар би чамтаа суугаад хоол идэж чи надтай яар гэж тэр хүн хажуудлын ширээний ч юм уу айл хол байгаа ширээний танихгүй хүмүүсийг юу гэж ярьж байгааг сонсох гээд ингээд бүр хэцүү байгаад байдаг. Яагаад тийм болчихв? Ингээ ярьчвал энэ ингээ бодчих, ингээ хэлжүүл энэ ингээ бодчих гэсэн нэг тийм хавтгай айцтайгаас гадна хүн маш тийм болон масктай болчихсон байна. Одоо халимууны баяр гэдэг өнгө сая болсон шүү дээ. Хүүхдүүд халимууны баг өмсөөгөө явж идэг.
Тэрнтэй адилхан энэ бүсэн дотор маш олон багтай тийм ингээд баг зүгэл үгүй тэр багийн хайж олигтой зүрхгүй багийн цаас өөрсдөө давхар харагдал. Тэнийг тийм одоо ачин байдалд байгаа тийм. Тэрнээс гадна түрүү би ярьсан их олон төрлийн одоо нийгэм гэж түрүү ярьсан их олон төрлийн хүн байхаас хүмүүс маань одоо тийм хөдөөнийхөө маань байж гин хотын дотор хотын маань олон байлаа гэлээ олон шашин олон улс төрийн үзэл задлагдчихлаа. Тэрээс гадна бол манай монголчууд маань манай монгол оюутан маань гадаадаас сурах бол өмнө бас зарим талаараа бас зөв юм тийм. Зарим талаараа бас тухайн оронд очиод хэл соёл хэрхэн яаж амьдрдгийг мэдчихээд эдгээр ингэж амьдрдээ байна да гэх өөрийгөө их орондоо авчрахын оронд хэдхэн жил болцсон хооронд дотор гадаарч байдаг. Нэг сурвал колоничлогдчихдаг. Япон хэдхэн жил 2хон жил болонгуудаа Япон шиг болчдөг. Солонгос бол солонгос юм шиг. Америкт очихоор яг ихэд Америк хүн шиг болчдөг. Тийм колоничлт манайх одоо их хатчихсан байна. Энийг бас өөрснөөс хортой болов. Тийм байна. Тэрээс биш энэ бол дөнгө босод үндэстэн бол их муулаад байгаа юм байхгүй. Зүгээр нийгэм талаасаа манайх тэгж их задлагдсан байна л гэдэг үүднээс хэлж байна. Их орондоо ирэхэд за мэдээж бүтээн байгуулалт бид нар бол бас явагдаж байгаа сайн юмж байгаа ба. Ер нь бол нэг тийм эзотерик сүнслэг хүн талдаа оюунлаг талдаа тийм үү? Ингээд яхад бол нэг иймэрхүү юм надад ажиглагдлаа. Тэгэхээр монголчууд маань бас бодож үзэх хэрэгтэй болов. Юм жоохон бодолтой түрүүн би хэлсэн аливаа зүйлэнд шууд харанхуугаар итгэх биш. Хүний ярьж байгаа зүйлийг давхар судалж судалгаа хийхгүйгээр би энийг гэж бодно гэсэн үг. Аливаа зүйлийг гэртээ очиод интернетээ асаагаад тийм үү шалгаад үзчих хэрэгтэй. Тэгж байх шаардлагатай байна. Чондоо бол нэг тийм байна да. Тэгээд ерөөхдөө нэг юм байна. За тэгээд та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа. Дараа бид өөр сэдв талаар ярив. Баярлалаа.